Closed doors, I'm a fool for your love. Энэ манай Central Tower шиг өндөр шилэн байрлагыг кардинал гэдэг бөгөөд олон улсын зочд бодол. Тэгсэн үйл явдал дотор нь 6 өдрийн бүрэлдэхүүнтэй эхэлж байна шүү. Яасан бэ гэсэн энэ буудлын бааранд бартендер авах гэж шалгаруулалт маяг юм явуулж байгаа юм гинэ. Хамгийн сайн хийж чаддаг коктейлийг хийгээд байлаа гэдэл ихний шалгаруулж орлоо. Тэгсэн Мартини хийж өгнө гиндэ. Тэгтэл шалгалт авч байгаа энэ ууртай царайтай ах уу? Би хоол идсэн үү гэж авдیں۔ Тэрийг нь хөөхөмт яаж мэдэх юм бэ? Тэгсэн ууг нь бол Мартини алкогол ихтэй их хүчтэй коктейл учраас хоосон ходоодон дээр хатуу юм ууж болохгүй энэ төр гэх гэсэн юм билий. Нөгөө шалгуулж байгаа хүн бид хоёр бүр шок. Тэгэл зайлуул үйлчлүүлэгчтэй анхаарал тавьдаггүй энэ төр гэд хасагчглаа. Дараагийн хүн нь Grasshopper гэнэ үү? Царцаа гэдэг нэртэй коктейл хийн гэсэн чинь Fus Cafe хий маягаар хийлгэн шүү. Тэгсэн манай шалгуулагч салганаад жичрээд баг газар дээрээ шартаад байгаа мó хайшин хөдөлж ядаад унлуу. Манай охид цагаан хараад мэрэгжлийн хүн байсан бол алүүжээ хийгээд мань гударцсан байгаа. Гэт хийсэн юмыг нь харсан чинь жиггэн жанхуу зурцсан. Тэгээ хасагчлаа. Сүүлийн нөхрөнд тэгсэн ууг нь гайгүй царайлаг даанч мангар далчхар байж таараад авчирсан охины зураг энэ төр дарж орилж морлоод бүр тэнцсэнгүй өргий. Тэгээд л арга мухардаад хаврын сайхан өдөр буудлынхаа гадаа энэ хоёр охин хачиртаа талах зооглоо сууж байтал хажууханд нь бөбөөчинхэд арай л цэвэрхэн уцтай нэг залуу уцаа авч мэдэхгүй хөлтөө зарилж ухт нь нэг нь очиж тослаад нөгөөх нөхөр нь уцаар яриад цаашаа явахдаа номын сангаас зэлсэн номоо хаяад явцдаг байгаа. Тэгэд л ажил нь явахгүй ядаж явахад номын сангийн ном авчиж өгөх ёстой болчихж байгаа. Гэсэн чинь энэ бүгд энэ нэг улаан хувцастай жижигхэн гоблин шиг өгнөөс болж байгаа юм. Бурхны ундагч кино балаа юм хийж чаддаг хүнийг авчир энэ тэргээд балаарснаас болоод хатан ондоод байсан болохос манай энэ ах ууг нь мангар хөөрхөн юм байл нь шүү дээ. Тэгэд л за ерөөсөө ингэ суухгүй гэд хотын баахан баар ихсэж үзлээ. Ууг нь их дажгүй уур амьсгалтай цэвэрхэн газруудын бартендерүүдийн сугалчих санаатай явж ороод юм уугаад явах ч нөгөөдүүлийнх нь уур чадвар хүрхгүй. Гай болж урмна гэж хугуг. Тэгсэн чинь энэ хоёрын гадуур явж байгаа бартендерийн судалгаанд компаниас нь зардал гаргаж өгөхгүй гэсэн гээд нэмээ цалин байхгүй. Нэг жижигхэн газар гомдлоо сууж байтал нөгөө өдөр тардаг уц мэдхгүй нөхөр ороод ирдэг байгаа. Тэгсэн бас бартендер юм гинэ. Даанч манай хоёр сэхэл авахааргүй гутарчихсан байгаа хүмүүс яаж тоохов вэ? Тэгээд нөгөө манай ууртай ах хүү дээр очиод гомдлоод хаалгаа нилээн удаан барьж байгаа тавьсан бааранд очиё. Бартендер нь бас их давгүй шагнал энтер авсан хүн юм байна гэд дарга руу харц идэр шидээд дарган ч өрхөө за буцааж өгөөрэй. Ажлын төлөө л юм да гэд мөнгө өгöd гаргаа явуулна. За тэгээд уух юмныхаа мөнгийг даргаараа даалгасан хоёр бүсгүй маань өстө хөтөлцөд явж гарна да. Анх орж үзэхэд жижигхэн хэрнээ уламжлалт хэм маягтай давгүй баар шүү. Nice. Тэгсэн бартендер нөгөө утас мэддэггүй дараа нь дахиад таарлын нөхөр байдаг байгаа. Тэгээд жоохон юм ярьж байтал бааранд нь сууж байсан нэг хүн царцаа захиалнаа. Тэгсэн манай хүн Fus Cafe хэмээгээр авах уу гэснээр 30 секундын дотор хийхэд нөгөө хоёрын ирүүж арайч мултарчааг үлдээ зайлвал. Тэгэд Мартини аваа гэсэн давхар гизэн дуугарч таарад бартендер нь юу гээд л хоосон хотодтой хүнд хүчтэй арх хийж өгөхвдэ. Өөр зөөл юм авах уу гэсэн чинь сэгсэрсэн зөөлхөн бас ягаан өнгөтэй маавыг гинэ. Тэгэд л Осмо Поритан гинэ үү? Тим арх гаргаж ирээд уруулаа үргээд л хацар арх хоёрын өнгө адилхан болчихно. Нөгөөх нь юу авах вэ гэсэн мундгал юм бол миний бодлыг унш гэсэндэ даатахыг гэж итэр. Ер нь эмхтэй хүмүүс бүгд тийм байдаг юм уу? Та нар өөрсдөө ойлгохгүй бид яаж та нарыг Тэгсэн манай бартендер намайг бодвол үйлчлэгийн ажил тассан байсан тулд за ойлголоо гэд мэс зорж гарвөө. Тэгэд виски хийж эхэлтэл нөгөөх нь юу хийх нь вэ гэд таамаглаад байж байтал дээр нь хийж болсон ус ийгээд сүүлийн үед Улаанбаатарт газруудад ер нь мэрсээр харагдаад байгаа хайбол гэдэг юм хийгээд өгдөг юм. Тэрийг харчаад хинч байсан хийчих юм арайч дээ нэрээ. Үүнийг уучгаад гараа дөө. Урам уурчглаа энэ тэргээ бүр ёо дэм. Би бараг энд нь боож өгөх гэж сууж байгаа юм чинь. Тэгсэн уруулаа хүргэж үзээ нэг мэдсэн мууран дээр хөвж байна өө. Энэ юу вэ? Ямар гоё амттай юм бэ? Энэ үнэхээр хайбол юм уу гэсэн бартендер нь инээж харснаа мөө. Гэхдээ амттай хайбол гэд тэгснэ мэрэгүү өдөр хилдэм үү.
Гэтэ би энэ тэлмэрг байна л да. Дөнгөж ихнээ ангин ийм их юм болж хахад нэмж юм ярьвлаад ер нь яр шиг зүгээр. Тэгэд ганц хундагаа арихаар зүрх сэтгэлийг нь авчгаж байгаа хүнийг ажилд авъя гэдээ ярьдаг юм бохоо зү. Тэгсэн энэ бартендерыг Сасакура Рю гэдэг бөгөөд Европын коктейлийн хамгийн том тэмцээн буюу коктейлийн аврах шалгаруулах тэмцээнд төрүүлж Парисын хамгийн том алдартай зочд буудал ахлах бартендер хийж байсан хүн гинэ. Рюд сэтгэл үнэртүүлсэн залуу юмхон Лапин гэд баарнд хөнгө болчихлоо. Ирээд туслаад өгөө гэхэд нь өөрийнхөө баарыг хагаад очоод туслаад л өгнө. Тэгсэн нөгөө улаан хувцастай гоблин өвгөн ороод ирдэг юм байна. Тэгсэн за чи юу хийж чаддгийг битээ гэсэн чинь Рюд захиалга өгчүүл юу ч үсэн хийчихнэ гэдэг үг. Өвгөн ч инээж байснаа тэгвэл миний одоо уумаар байгаа архийг хийгээд өг гэсэн цаал гэж байна. Gin tonic, daiquiri, bereni гээд 3 архи хийж өгсөнд бүгд л үнэхээр амтгүй байна л гэж байна. Тэгэд л утсан дуурайг гараа авчлаа. Энэ яадаг хүү юм бэ гэд асуусан чинь Лапин гэд баарны өөд болсон мастрийнх нь залуу байхдаа бэлтгэл хийдэг байх үеийнх нь найз нь бөгөөд байнгын үйлчлүүлэгч нь юм гин. Тэгэд л ороод ирэхэд нь хуучинсыг хэм маягтай архи хийж өгөө. За дуус. Архины хаягдл надад хэрэггүй. Хөгшөөнд хуучинсыг архих гэж өчимөр багаанг өгөхдөө гэж байна шүү. Тэгснэ өмнөх мастер байсан бол надад ийм юм хийж өгөхгүй энэ төр гэдэлс алж гарлуу. Тэгснэ 10к өгснө булангийн архины дэлгүүрт автомат машин байгаа. Тэндээс аяхтай Япон архи аваад хариултыг нь өөртөө үлдээ кэш. Тэгэд гарч ирснээр санаа алдаад зогсч үтэл шүнжэнгөө хааж алгасан нөгөө хоёртой таард юм бууцтэй. Гиснэс хөөхөс ууг нэртэй. Би л залхуураа нэрийг нь хэлэхгүй байгаа юм л та. Курушима болон Хигучи нар шүү. За баг им хоёр загаал гэсэн ч буруудахгүй дээ. Тэгэд л ажлын санал, гэрээ, ажлынх нөхцөлгөөд бүх юм харуулад татгалзан хариу авна. Юугийн толгоонд манай гоблин өвгөн баг төрөөсгөө орж байгаа юм байна. Юун өөр ажилд орох мантай. Тэгснэ дараа өдөр нь манай им хоёр загаал ирсэн чинь дахиад байхгүй. Яасан гэсэн гоблин өвгнөөс хариугаа авна гэд Лапинд бүрэн зэвсэглээд дуутчихсан байдаг байхгүй. Тэгснэ old par буюу хуучин анд нөхөргээд бүр яг хөргөгч энтер байдаггүй байх үеийн жинхэнэ хуучин архийг хийж өгөөд өвгөнч баг эрүүгөө унахчих шахаад хууснаад урсаад гоо юм болно уу. Тэгснээл найзгаа бодоод өөр хүний арх уудаггүй байсан. Гэтэ чинийхэг бол уунаа гэснээр нэрийн утсан үлдээгээд явдаг лөө. Тэгээд лим хоёр загаал дараа өдөр нь бааранд нь очиж сууж байтал гадаа бороо асгарч явахад нэг хүү орж ирээд согтмоор гооч арх хамар цоргуулад байдаг учраас уумааргүй байна уу энтер гэдэгтэй солиорч гарна. Тэгсэр юу за ойлголоо гэд гараа явчихна. Тэгснэ тогоо шанаг газан плетээр дээр болсноо шүл гаргаж ирсэн мэ коктейл гээл. Тэгсэн чинь тэнд байгаа хүмүүстэй хамт би үрдэл шок. Улаан цай уурс авсан цутан гэмээр шар шүл гаргаж ирсэн уулгадаг байгаа. Тэгсэн чинь гинэт нөгөө хүн чинь дэнлэн өдөр бариад мангар сүртэй өдөргээд бодох сөхөө өгүүлгүй төсөөлөл байсныг нь харуулад гайгүй дулаацсан бололтой дахиад нэгийг гиснэ ууж гарлуу. Тэгсэн хөөхөө өмгөөлөгч байсан юм билээ л дээ. Өөр дээр нь дандаа хогийн баачканууд ирж өмгөөлүүлдэг. Тэгээд амьдралын юм хон хийхээс өөр харахгүй хамаг хараал урсгаад л явдаг бололтой байсан. Гараад явсных нь ард дээр юу цүнхийг нь харснаа өмгөөлөгч гэдэг нь мэдсэн. Нөгөө хоёр нь мэл гайхастай. Тэгэд лим хоёр загаал маань яагаад ажилд орохгүй гээд байгаа юм бэ? Үннээ илчхээ гэд үжис юу ч юм хэлэхэр болвоо. Би өндрөө сайдаг өвчтэй юм л да. Ингэж хэлж явахд хүн бууж өгнө үстэй. Тэгсэн энэ хоёроос судалснаа Парис тухтай ажилдаг байсан баар нь одоо байгаа буудлаас бараг 2 дахин өндөр шахуу гэдгийг нь олж мэдчихэв. Яагаад худлаа шагаа яваад байгаа юм болоо гэд гайхаа зогсож байтал нөгөө гоблин өвгнөөс тушаал ирж байгаа байхгүй. Сасакураар юг ажилд ав гэж лээ. Зайлуул авах гээд учраа олохгүй гацаж ядаж явахад нь захирлын шахаад за аргагүй ирэхэнд одоо хүчнтгээс өөр аргагүй л болж явах шиг байгаа юм да өөрхий. Гиснэс Курушима манай гоблин өвгний ач охин нь байж тараад өөр нэг алдартай олон улсын зочид буудлын К-гээд баарны бартендерийн одонгийн дайран дээр очиж байгаа. Зүгээр хүмүүст архи хийж өгснө одоо аваад бүр хочин ноён төгс заяа. Гэтэл манай өвгөнч Лапины өөд болсон мастрын архинаас өөр хүний архийг уудаггүйгээр алдартай болж тараад Рюгийн нэрийг гаргаж ирж байгаа. Нөгөө одонгийн найрнаас буцах замдаа өвөө охоо Рю дээр орно. Араас нь ноён төгс ороод ирж байгаа байхгүй. Яасан гэсэн ямар нөхөр өвгөнд архиа уулгасан болохыг шалгамаар санагдсан юм байлгүй. Гэхдээ урьдаад бартендер байхаа болохоор шийдсэн нөхөө охин орж ирснийг нь таг мартчих. B&B гэд архи хийлгэж ууснаа ажлаасаа болно гэдгийг хэлээд гараад явчихлаа. Яагаад юм бол гэд гайхаа сууж өссөн манай төгсөө ороод ирж байгаа.
Тэгээд л жин физ гэд нэг юм захиална. Энэ нь тэгсэн бартендер нь бүх суур ур чадварыг нэг дор шалгасан арх болж таардаг юм байна. Тэгснэл ууж үзснэ чиний арх төгс төвлөрөөс алс хол байна энэ төрөлс хуцаж гарва. Яг хөө нэг юм олон жил хийсэн хүн өндөр бахархалтай байхыг нь ойлгож байгаа ч арай л өндөр эготой амьсгалын систем байгаа байхгүй. Тэгэд л нэх удалгүй манай өвгөн Рюг К барын дуудаж авчирснаа төгсөө Рю хоёроор адилхан коктейл хийлгэж чадварыг нь үнэлнэ гиндэ. Гэтэл төгсөө би ялах юм бол миний хийсэн архийг ууж вэ. Энтергээд өөрийнх нь архийг амтхуугээд хилцсэн бүр трама болцсон юм шиг байгаа хөөрхий. Тэгэд л хийж эхлэвэ. Тэгсэн гаднаас Курушима орж ирээд шүүхэр болоотхов. Манхай туун гиндэ. Хунгалахын алд дээр нүдийг нь аниулж угаад сонгуулна. Тэгээд хоёуланг нь нууж үзснээр юугийн хийснийг амттай байна гэж байгаа. Яасан гэсэн Рю 1-2 градус арай бага хэмтэй болгож хийсэн юм байх. Тэгсэн төгсөө дахиад уугаад үзье гэж авчина. За гэд дуусан чинь төгсөөгийн хэлэн амттай болчихж гин шүү. Яасан бэ гэсэн коктейл гэдэг чинь хүнд бялдуулчлах үшээ. Өмнөөс үгдүүлэх ёстой юм байдгийн энтер гэдэг ёстой хуцаж гарна заяа. Тэгсэн Рю төгсөөгийн хийсэн коктейлийг ууж үзснээр уйлаад гараа явчихж байгаа. Нэрэл Рю төгсөөг барахгүй гэдгийг мэдэрсэн юм байлгүй гоблин өвгөнч мөрийн ёсоор төгсөөгийн архийг уудаг болохоор тохироод дуусав штт. Гараад явсан Рю Курушимач аргадаад авдаг л та. Гэхдээ нэх удалгүй им хоёр загалын даргана гэд эхний ангиас хой сураггүй байсан ах уу Рю дээр очиж байгаа. Яасан гэсэн чинь буудалд нь Францын олон улсын мундаг тоогож ирж байгаа юм гинэ. Тэгснээ бүх орц нь Францаас байх ёстой гэд солиорсон гин. Энэ анимын дээр юу нэрүүл хүн байдаггүй юм уу? Эсвэл миний тайлбар асуудалтай байгаа юм уу? Яадаг ч үсэн тэгээд туслахаар болно. Өдөржингөө нөгөө тоогоочоо дагуулж эн тентгийн баахан хоолны газар оруулж дайлж цайлаад бараг өргөөж явах нь холгүй явж байснаа Рюгийн бааранд ирж байгаа. Тэнд архины сохор хамтлагаа явагдана гин шүү. Нөгөө хүн нь ч өгсөн улаан юмыг нь ууж үзснээр баахан бодож ирэхцүүлээл. Оо энэ амт нь юм байна те надад өгж байгаа юм чинь дарс марс бла бла гэж явчихснаа 20 жил дарсан ороороосоо дарс байна гэж буудлаа. Тэгсэн чинь нөгөөх нь үнэндээ мэрийн барьж таардаг юм. Аав нөө хоолнд хийдэг улаан тэ адилхан дардаг. Тэгэл тэгсэн чинь манай нөгөө тоогож босч ирснээр эн чинь шудраг бус байна. Ингээ нэг яриаггүй арх гисэн бидтэй энэ төр гэдэг. Баахан юм болс Рю мангар таймнаар аргагүй Франц хоолны дэлхийн хэмжээний тоогооч тоо. Багахан мөөгний хөгцснөөс ороороосоо гэж таамаглаж байна. Таны бодлол таныг бодлуулсан баг гих мэтэр хилж би ч ялгаагүй гадуурхаг гэж л явсан хүн. Тийм учраас хэрэггүй бодолтой зурлах хэрэггүй гэж хэлээд ажлыг нь бүтээгээд өгдөг. Үнэхээр сайн залуу байхгүй. Тэгээд л өвгний тушаалаар дарга хоёр ажилтан гээд бүгд Рюг ажилд авах тушаал авч байгаа. Нөгөө нэг ажлаасаа гарах гэжсэн нөө Бартод охин биш үү? Рю дээр дахиад ирстэй нүүр царайтай морьтой нэг юм уу? Тим юм захиалж уулаа. Тэгснэл Рю жоохон ширүү идүү унахсан чинь л ууралж хитэр. Орчин үеийн бацаанд угаас үг даахгүй арчаагүй. Тэгэхээр нь Рю уурлах танхитай байгаа юм бол өөр хүний хийснийг бас уугаад үзгээд өөр нэг баар руу дагуулж явснаа туршлага судлуулах юм болоод бас өөртөө нь ойролцоо хэдэн жил ажиллаж байгаа охины архийг уулгаж үзүүлээд бас хурган танилцуулаад найзууд болгочихж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай төгсөө өөрийн шав бацааныг болох хүсэлтэй охин дагуулж ороод туршлага судлуулсан баарны бартендер гээд бөөндөө Япон архины үйлдвэрт очлоо. Өтөнд яг бүгд арх хэрхэн яаж үйлдвэрлэгддэг, яаж даардаг энэ төр гэж бас мэдвэштэй юм хом яри шүү. Тэгсэн төгсөөгийн шав бацаан Чэн гэдэг нь нэг хаалттай газар хоосон хаалга мөргөж зөксөд мангар хуучин сахиус маягийн юм тэмдэглэхгүй гэдэг. Рю асуусан чинь жаал багтаа аавтайгаа ирээд бас нэг Япон буудлын өв залгамжлагч охинтой танилцаад аав ээжийнхээ үгийг сөрж хамт наадам үзье гэж яснаа мөрцөн юм шиг байгаа. Тэр нь өөрт нь трама болж үлдсэн. Хэцүү багт нь Рю Курушима хоёр өөрт нь байсан сахиус нь зөвхөн наадам дээр борлуулагддаг сахиус болохыг нь олж мэдэж хэлж өгөөд сэтгэлийг нь дэмжиж урмын үг хэлээд өргөөд авдаг юм. Яг энэ нэх хэрэггүй мэдээлэл байх л да. Гэхдээ нөгөө хамт явсны хоёр бартендер байна. Нөгөө хоёр ч нь ууж үлдээд тэр хоттой гацтай юм шиг үлээ шүү.